Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас. Найрамдлаараа өгсөн Дархан хот 2019 оны гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээндээ 3 бүлэг 46 үйл ажиллагааг төлөвлөн ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилт 98% гүйцэтгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр бяцхан үрсээ хүлээн авах 50 ортой төрөх эмнэлэг эмгэг ниран тасгийг шинээр ашиглалтанд орууллаа. Өнөөдрийн байдлаар 1254 их стандартын шаардлагын орчинд эзэн мэнд амарчиж 1265 хүүхэд мэндэлж эхийн эндэгдэлгүй эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр ахиц гарч үйлчлэгээний урсгалаа сайжрууллаа. Гэрлэх ёслолын өргөөтэй боллоо. 11 сарын байдлаар тус өргөөнд 52 хосын гэрлэх ёслол болж нийтдээ 2080 хүнд үйлчилгээ үзүүлж залуу гэр бүлүүд уламжлал ёс заншлаас суралцаж гэр бүлийн боловсролоо дээшлүүлж байна. Тус өргөөнд иргэд алтан мөнгөн хурмайхийн гал голомтоо бадраадаг боллоо. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв болгосон өнгөрүүлэх зорилгоор Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төрлийн тоглоомыг суйрлуулж хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв болгосон өнгөрүүлэх амралт зугаалгын ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд 15,000 иргэнд үйлчилсэн байна. Дархан сумын 4-р баг Дархан өртөөний дэргэд шинээр худалдааны павильоныг ашиглалтанд орууллаа. Ингэснээр гар дээрээс худалдаа эрхэлдэг 80 гаруй иргэн ажлын байртай болохын зэрэгцээ цэвэр таата тоглог дулаан орчинд хямд цэвэр бүтээгдэхүүн төмс мөсний ногоо сүү цагаан эдэг худалдаалдаг болсон юм а. Дархан хотын анхны барилгуудын нэг үндсэн тосгоны бараак байрууд нь 1960-аас 1969 онуудад баригдсан. Эдгээр байруудыг орчин үеийн тоглог орон сууц болгох ажил манай аймагт эрчимтэй явагдаж 32 өрхийг орон сууцаар хангалаа. Энэхүү ажил цаашид үргэлжилнэ. Шарын улс суманд уурхаачдад зориулсан 48 айлын орон сууц ашиглалтанд орж 34 залуу уурхаачин гэр бүл орчин үеийн тоглог орон сууцтай боллоо. Дархан сумын 11-р багт 8 төрлийн байгууллага нэгдэн 216 айлын орон сууцны барилгын ажлыг явуулж байна. Тус барилга ашиглалтанд орсноор төрийн албан хаагчид хөнгөлөлтөө нөхцлөөр орон сууцтай болох боломжтой болно. Орхон суманд 82 айлын хувийн орон сууцны инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 22 айлыг бохирын шугамтай холбож 24 айл цэвэр усанд холбогджээ. Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгэн тус сумын өртөө зам ангийн 24 ажилтан албан хаагчдыг орон сууцтай болгожээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхэдтэй ажиллах арга зүй, гэр бүлийн асуудлаар ирээдүйн шийдвэрээ гаргах, хүүхдийн сэтгэл зүйн оршилгоо эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулах, олон улсын жижигт нийцсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимтай боллоо. Залуучуудын хөгжлийн төвд рүү хамгаалах байранд мэрэгжлийн сэтгэл зүйчид ажиллаж, сэтгэл зүйн ганцаарчсан зөвлөгөөг 91, бүлгийн зөвлөгөөг 260 гэд нийтдээ 351 иргэнд зөвлөгөө өгч ажиллажээ. Гэр бүлийн жилийн хүрээнд зохиогдсон арга хэмжээнүүд. АВHP гэр бүлийн марафон тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгуулж 7-аас 12 насны хүүхэдтэй 200 гаруй өрхийн 500 гаруй иргэн тус тэмцээнд оролцсон гэр бүлээрээ хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүллээ. Сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгосон бөгөөд энэ хүрээндээ хүүхдийн багш чуулганы багууд бүсчлэн зохион байгуулж төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт саналаа тусган оролцох эрхийг нь ханган 650 хүүхдийг хамрууллаа. Энэ үеэр хүүхдүүд сургууль цэцэрлэгийн орчныг гэрэлтүүлэг, камержуулалт, хүүхдүүдийн дунд нэгнээ гадуурхах байдал цөөнгүй гардаг тул багш нар боловсролын салбар анхаарч ажиллах, шийдвэр гаргах төвшийнхнийг дээрх асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг хүссэн саналуудыг гаргажээ. Угийн бичгээ хөтөлцгөө аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэн боловсролын байгууллага, төрийн байгууллага, аж ахуйн нэгжсэн 3 салбарын хүрээнд угийн бичиг хөтлөх аяллалын дэвтрийг 20 байгууллагаар аялуулж, угийн бичгээ хэрхэн хөтлөх вэ сэдвт сургалт, өдөрлөг, лекц гээд нийтдээ 20 удаагийн үйл ажиллагаанд 4011 иргэнийг хамруулж 50 өрх угийн бичгээ хөтэлдэг боллоо. Дарханчууд анх удаа олон улсын илтгэлийн цоошин төрөл болох TEDx дархан арга хэмжээг гэр бүлийн жилийн хүрээндээ зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагааг Дархан аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн засаг даргын тамгын газар хамтран Дархан хотын 58 жилийн ойг огтон явуулсан нь дарханчуудын төдийгүй Бүрш аймгуудын иргэдийн талархлыг ихээхэн хүлээсэн арга хэмжээ болсон юм а.
Ерөнхий боловсролын 25 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 45 цэцэрлэгийн суралцагчдыг төлөөлсөн 600 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан эцэг эхийн нэгдсэн зөвлөгөө 700 иргэн хамруулсан зөв тусгал уран дор байгууллагын эцэг эхийн зөвлөлийн анх дугаар зөвлөгөөнийг зохион байгуулж хүүхдийн хөгжил, хүүхдийн хүмүүжүүлэлт эцэг эхийн оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх арга сэдвээр мэдээлэл өгч хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх иргэдийн оролцоог нэмэгдүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан уул аймагт төрийн өмчийн 105, хувийн хөвшлийн 56, нийтдээ 161 байгууллагад эцэг эхийн зөвлөл байгуулагдаж, ажилтан албан хаагчид тэдний гэр бүл рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал залуучууд театрт хүүхэд саадуулах өрөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хөгжлийн төв, нийгмийн даатгалын хилтэс, хүүхдийн өрөө, Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, зорчигчдын ая тухтай зорчих боломжийг нээсэн хүүхдийн өрөө, Дархан ус ууг компани ажилтнуудынхаа хүүхдүүдээс бүрдсэн ундраа чуулга, Орхон сумын 8 дугаар сургуулийн дотор байранд хүүхдийн хичээл давтах тусгай өрөө, Тог цогцлбор асрамж халамжийн газрын хүүхдүүдийг тоглоомын төвдөө улирал бүр нэг удаа үн төлбөргүй тоглуулдаг болсон байна. Мөн 0-18 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд нэг өдрийн цалинтай чөлөөг 40 байгууллага олгодог боллоо. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд цахим донтолтын эсрэг болон залуучуудын салбар зөвлөлөөс гаргасан урайлга санаачлагын дүгнэлт зөвлөмжөөр жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг үлгэрч аав ээжүүдийн өдөр болгон тэмдэглэж хэвшлээ. Энэ өдрийг тохиолдуулан 28 цэцэрлэгийн 7285 хүүхдэд цэцэрлэгийн багш эцэг эхчүүд хамтран бээлийн хүүхэлдээ, хуран хүүхэлдээ жүжигчлэн ярих зэрэг аргаар хүүхдүүдэд үлгэр ярьж номын багц аялуулж мөн 89.1 FM радион тогтмол үлгэрийн цагтай болсон байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас нэг төлөөлөгч нэг өрх зорилт аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд 33 өрхийн амьдралыг дээшлүүлэн ажиллаж байна. Тухайлбал 9 өрх гэртээ болж 16 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зурчилжээ. Мөн 51 иргэнийг урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг онцлогоонд хамруулж 12 ахмад насныг хувийн хөвшлийн эмнэлгүүдэд үн төлбөргүй хэвтүүлэн эмчилгээ хийлгэж нэг өрхийн байшинг сэргээн засварсан зэрэг 33 өрхийн 209 иргэнд хүрч ажиллаж байна. Аймгийн засаг даргын тамийн газар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан зорилтод өрхийн болон өрхийн гишүүдийн хэрэгцээ шаардлага боломжийг судалж нэг байгууллага нэг өрх аяныг аймгийн хэмжээнд өргөнүүлж байна. Тус аянд аймгийн засаг дарга, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар, тог цогцлбор зэрэг 30 байгууллага нэгдэн ажлын байр, газар, орон байр, эд материалын болон санхүүгийн дэмжлэг гээд нийтдээ 11 төрлийн 155 удаагийн шууд тусламжийг 72 өрхийн 114 наснд хүрэгч 229 хүүхдэд үзүүллээ. Аймгийн төв номын санд хүүхэд гэр бүлийн уншлагын танхимыг байгуулж шилдэг уншигч гэр бүлүүдийг шалгарууллаа. Шилдэг уншигч гэр бүл шалгаруулах хуралдаанд Бадам ханд 185 ном, Эрхэм сайхан 56 ном, Самдан 68 ном, Лавг 101 ном, Долзадмаа 166 ном, Сүхбаатар 149 ном, Мишель 95 бот ном уншиж 2019 оны шилдэг уншигч гэр бүлээр шалгарсан байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил Дархан хотын төрсөн өдрөөр Ахмад гэр бүлийн алтан сургаал, залуу гэр бүлийн андгаа өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Мөн энэ үеэр Дархан хотод 58 жил хослон амьдарсан Ахмад буурлууд алтан сургаалаа залуу гэр бүлдээ хайрлаж, өвөг дээдсийн ёс заншлыг эрхэмлүүлэх, Монгол гэр бүлийн уламжлалт хэв шинжийг хадгалан хамгаалах, үр хүүхэд эцэг их төр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлах зэрэг үр дүнтэй арга хэмжээг зохион явуулсан юм а. Дархан уул аймгийн Шарын гол, Орхон хонгор сумын залуучуудын салбар зөвлөлийн санаачлагаар гэр бүлийн тогтвортой байдал эрхтгш харилцаа зөвлөгөөнийг зохион байгуулж, гэр бүл судлаач баясгалан гэр бүлийн тогтвортой байдал харилцаа хандлах сэдвээр 300 гаруй иргэн лекц уншлаа. Мөн залуучуудын хөгжлийн төвөөс эерэг хандлага, эрүүл оюутан аяныг өргөнүүлж 300 оюутан гэр бүлийг оролцуулсан нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм а. Төрийн нэгдсэн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр
2019 онд аймгийн хэмжээнд 7 удаагийн нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгуулж давхарцсантайгаар 132 байгууллагын 826 төрийн албан хаагчид 3450 иргэнд төрийн үйлчилгээг үзүүллээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, нийтийн үйлчилгээний нэгдсэн төв, орхон, хонгор, шавын гол сумын төрийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан 50 байгууллага давхарцсантайгаар 220 гаруй төрлийн үйлчилгээг 113,452 иргэнд үзүүлсэн байна. Мөн аслагдсан багийн айл өрхөд нийгмийн суурь үйлчилгээг сум тус бүрт явуулын багаар үзүүлж 230 иргэнд бүртгэлийн үйлчилгээ 509 өрхийн 1358 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн 320 өвчлөлийг илрүүлж зөвлөгөө өгч 112 малчин өрхөд малчны хот төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажлууд. Аймгийн засаг даргын тамгын газар дэлхийн 100 дархан орон нутгийн байгууллага хамтран ажиллах санамжчгийн хүрээнд зорилтод 51 өрхийг өргөө цагаан гэртээ болголоо. Мөн дархан сумын засаг даргын тамгын газар улаан загалмай хороо хамтран 2 өрхөд эгч дүүс төрийн бас байгууллага 1 өрхөд 5 хантай гэрээг бэлгэлсэн юм а. Нийтдээ 53 өрхийн 380 гаруй хүүхдэд ая тухтай дулааг орчинд амьдрах боломж болгоснороо ач холбогдолтой юм а. Аймгийн засаг даргын тамгын газар дэлхийн 100 олон улсын байгууллага хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл хамтран өрхийн амжиргаа дэмжих дархан 60 төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 13 өрхөд дугуй засвар, мужаан, одил зэрэг хэрэгцээнд суурилсан тоног төхөөрөмж, орхон сумын 6 өрхөд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуул өгсөн юм а. Мөн 38 өрхөд 13 нэр төрлийн нарийн ногооны үрийг өгч өрхийн тариалан эрхлэх сургалтуудад хамруулан багаж тоног төхөөрөмж гэр бүлийн хэрэгсэл угаалт үрийг бэлэглэж 4 сургуульд 14 цэвэр ус цэвэржүүлэгчийг байршууллаа. Аймгийн засаг даргын тамгын газар Швейцарын үйлчлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтран хүчирхийлэл дүр төстэй гэр бүлийн хүчирхийллээс дайжин ангижрахад шаардлагатай үйлчилгээг үзүүлэх төр хамгаалах байрыг бий болголоо. 11 сарын байдлаар 60 хүүхэд 20 наснд хүрэгч нийтдээ 80 иргэнд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж 53 хүүхдийг гэр бүлд иргэн нэгтгэсэн байна. Тус байр нь нэг удаадаа 8 өрөөнд 24 иргэнийг хүлээн авах бөгөөд шишнээр 10 ажлын байрыг бий болгожээ. 2019 оныг дарханчууд гэр бүлийн хөгжлийг дэмжиж жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлагаар Good Neighbors олон улсын байгууллага Мангэрт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд хүлээн авах, эмчлэх, зориулалтын өрөөг орон нутагт анх удаа тохижуулан ажилуулж эхэллээ. Аймгийн засаг даргын тамгын газар Good Neighbors олон улсын байгууллага хамтран санамжчгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Мангэрт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дархан сумын 5, 15 дугаар багийн 767 өрхийн 1239 хүүхдийг төлбөргүй дугууланд хамруулж хичээлийн хэрэгсэл бэлгэлж 18 дугаар цэцэрлэгийн 1 бүлгийг тохижууллаа. Мөн 2-оос 13 насны 1071 хүүхдэд нүдний хараа, амны хүндийн эрүүл ах уйжих хамар хоолой зэрэг 6 төрлийн үзлэг зөвлөгөө өгч аймгийн нэгдсэн эмнэлгийн шин төрх хэмжлэгт тоног төхөөрөмж багаж хэрэгсэл өгсөн байна. Дархан сумын 5 дугаар багийн 50 иргэнд ундны ус зөөвөрлөх стандарт цагч мөн бэлгэлсэн байна. Швейцарын хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслөөс хөдөлмөр халамж үйлчилгээний газарт загвар төвийг байгуулан ажиллаж байна. Тус дүүн залуучуудыг хөгжүүлэх, сургах, ажил зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 25 залууг модуль сургалтанд хамруулан 70%-ийг нь ажилтай болгожээ. Төсөл хөтөлбөрийн чиглэлээр төр иргэдийн хамтын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд иргэд төрийн бас байгууллага, олон нийтийн байгууллагуудтай хамтран 172 төсөл хөтөлбөрийг тэдний оролцоотойгоор сонгон шалгаруулахын зэрэгцээ хэрэгжүүлж бодит ажил болголоо. Ингэснээр иргэд өөрийн багтаа тулгамдж байгаа асуудлаа хөндөнд ажил хэрэг болгож хэвснэ нь та бидний хамтын хүчлээ. Хүүхэд өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, илгээмсэг харилцааг бэхжүүлэх,
гэр бүлийг аюулгүй хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийг 16 сургуулийн 17 ангийн 500 хүүхэд тэдний гэр бүлийн хүрээнд хэрэгжүүллээ. Хөтөлбөр 2 сар үргэлжилсэн бөгөөд гэр бүлийн гишүүд хамтдаа 6 даалгаврыг биелүүлсэн байна. Хөтөлбөр эхлэхийн өмнө судалгаа авахад гэр бүлийн харилцаанд хүүхдийн оролцоо, гэр бүлийн боловсрол мэдээлэл 35.6% үнэлэгдэж байсан бол 2 сарын хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнд оролцоо 98.5% чанар 89.3% та хэрэгжиж гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн боловсролд ахиц гарч үнэлэгдсэн нь давуу талтай ажил боллоо. Аймгийн хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж 270 өрхийг сонгон гэр бүлийг дэмжих үйлчилгээг хүргэж сэтгэл зүйн үйлчилгээг 130 өрхөд, эрүүл мэндийн үйлчилгээнд 132 өрх, мэрэгшүүлэх сургалтанд 6 өрх, 16 иргэнийг ажилд зуушлан хамтарсан багаар 81 өрхөд шууд дэмжлэг үзүүлж 10 иргэнийг бичиг баримтжуулан нийт давхарсан тоогоор 16 төрлийн хөгжил хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Ажлын байр нэмэгдүүлсэн байдал. Амжиргааны түвшин доогуур ядуу амьдарч байгаа шалтгаан нь өрхөд архины хамааралтай иргэн байгаатай салшгүй холбоотой. Тиймээс аймгийн засаг даргаар батлуулсан өдөрдмжийн хүрээнд зорилттой төрхийн 46 иргэнийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж 12 иргэнийг байнгын ажлын байртай болголоо. 2019 онд сум хөгжүүлэх сангаас хонгор суманд 10 төсөлт, 20 ажлын байр, шарын гол суманд 11 төсөлт, 56 ажлын байр, орхон суманд 17 төсөлт, 46 ажлын байр, дархан суманд 36 төсөлт, 105 ажлын байр бий болгосон нь өмнөх онтой харьцуулахад 30%-аар өссөн байна. Сумдын догчилт бүтээн байгуулалтын 23 төсөлд ажилгүй 296 иргэн, нийтийг хамарсан ажлын хүрээнд хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэлтгүй 1031 иргэнийг төр ажлын байраар хангаа ажиллалаа. Мөн бүлгийн зохион байгуулалтаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хонгор сумын 20 иргэн, дархан сумын 25 иргэн, орхон сумын 20 гээд нийтдээ 65 иргэнийг хамруулсан гээд аймгийн хэмжээнд энэ онд 1096 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулж өрхийн амжиргааг нь төдий хэмжээгээр дэмжин ажиллалаа. Сургалт сурталчилгаа нөлөөллийн чиглэлээр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн хэмжээнд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сургалт нөлөөллийн ажлыг боловсролын байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эхчүүд гээд нийтдээ 20 мянган хүнд зохион байгуулж 89 багшийг сургагч багшаар бэлтгэлээ. Гэрлэх ёслолын өргөөгөөр дамжуулан залуу гэр бүлүүдэд Монгол ёс заншил, уламжлал, хүүхэд хамгаалал, гэр бүлийн боловсрол олох сургалтыг явуулахын зэрэгцээ байгууллагуудын эцэг эхийн зөвлөлтөд хамтран ажилтан албан хаагчдыг гэр бүлийн хамт гэр бүлийн боловсрол олох цуврал сургалтыг 7 хоног бүр зохион явуулж хэвшлээ. Мөн Монгол гэр бүлийн ширээний ном уншигчдын баг хурлыг зохион байгуулж төр төрөөмс байгууллагын ажилтан иргэдэд уншиж судлуулан гэр бүлийн соёл, эрүүл мэнд, эрх зүйн мэдлэгийг дээшлүүллээ. Үндэсний хэмжээнд хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж, Дархуул аймагт 2 хүүхэд хамгаалагч, 60 сайн дурын ажилтныг бэлтгэснээр 864 хүүхдэд зөвлөгөө өгч цагдаагийн байгууллагад 41 мэдээллийг уламжилж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй 15 хүүхдийг бүртгэлд хамруулан ажиллалаа. Архигүй Монгол хүн дэд хөтөлбөрийн хүрээнд аз жаргалын эрэлт түрэмс байгууллага нь архины хор уршиг сөрөг нөлөөний тухай сургалтыг 7 хоногт 2 удаа зохион байгуулж, архины хамааралтай 19 иргэнийг албадан эмчилгээнд явуулж хүчирхийлэлтэй гэр бүлийн 33 иргэнийг 24 цагийн зан үйлд нөлөөлөх сургалтанд хамруулан ажиллалаа. Архи тамхины хэрэглээг бууруулах, эцэг эхийн үүрэг хариуцлага, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр тамхины утаанаас үүдсэн хор хөнөөлийн сургалтыг 28 удаагийн давтамжтайгаар 1129 иргэнийг хамруулан явуулж, 25 иргэнд тамхинаас гарах наалтнааж 52 иргэнийг тамхинаас гаргаж чадлаа. Дархуул аймгийн улсын бүртгэлийн хилтэс, Дархуул аймаг дахь шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа хаалтдаа 435 дугаар анги, нээлттэй 445 дугаар хорих ангиудтай хамтран ял эдэлж буй нийт 40 хүмүүжигч зорилттой төрхийн 27, нийт 67 иргэнийг бичиг баримтжууллаа. Ийхүү дарханчууд 2019 оны гэр бүлийн хөгжлийг дэмжиж болгон энэ хүрээндээ хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг нэлээдгүй ажлуудыг аймаг сум, орон нутгийн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллага иргэдийнхэн дэмжлэгтэйгээр
хийж хэрэгжүүллээ. 2019 онд гэрлэлт цуцлалт 12%-аар буурч, хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр батлагдаж, хүүхдийн эрхийг хүндсэн асуудлуудыг 97%-аар эергээр шийдвэрлэж, хараа хяналтгүй хүүхдийн тоо 8.6 дахин буурч, эвлэрүүлэн зуучлалт хандсан гэр бүлүүдийн 30% нь эвлэрсэн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь гэр бүлийн жилийн хүрээнд хийгдсэн дээрх ажлуудын үр дүн бас иргэд та бидэнтэй хамтран ажилласны бодит жишээ юм а.